За хайгаас энэхүү бичлэгээр хэрвээ танд ямар нэгэн зарах юм бэлэн байгаа, эсвэл дижитал бүтээгдэхүүн байгаа бол тэрийг яаж борлуулах вэ гэдэг хичээлийг ерөнхийдөө орохоор шийдлээ. Зарим хүмүүс маань distribution чухал юм шүү, хүн төрөх чухал юм шүү. Яг тэрийг хийж чадахгүй байна гэж комент бичсэн байсан. Тэгэхээр энэ бас яг олон хүний асуудал. Энийг яг энгийн хэмжээнд яаж хийдгийг ерөнхийдөө харуулъя. За энэ бичлэгийн төгсгөл та бүхэн ямар ч хэлсэн дижитал бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулад тодорхой хэмжээнд банклууга мөнгө дээр авах тийм бүрэн зүйлийг нь бол сурнаа гэдээ ойлгох хэрэгтэй. За энэ AI боддог ном гэдэг зүйлийг ашиглаад энийгээ хэдүүлээ борлуулах гэж ерөнхийдөө оролдоод үзье гэж юу бодсон байгаа. За тэгээд яг биднэрт юу байна вэ гингүүд бид нар хэрэглэгчдээс тухайн хэрэглэгчийн зургийг л авна. За нэг 4 зураг аваад тухайн зүйлийг нь AI-ийн тусламжтай боддог ном болгоод ийм сервис хийсэн гэсэн үг. За энэ бол миний зурнуудыг энийг бас боддог ном болгоод ингээд харуулсан байгаа. За энд ингээд өөр хүүхдүүдийн зургийг оруулаад тэрийг ингээд боддог ном болгоцсон байгаа. Жишээнүүд одоо ингээд харагдж байна. Тэгэхээр одоо энэ зүйлийг одоо бид нэр хийж чадна. Одоо энийг яаж борлуулах вэ гэдэг зүйлийг л хийж үзэх гээд байгаа. Тэгэхээр одоо надад ямар ч хэрэглэгч байхгүй. Энэ зүйлийг яаж би онлайнаар зарах гэж оролдох вэ гэдгийг л харуулъя. За эхлэе ээлжинд шууд Facebook-ийн пэйж нээсэн. Энэ бол хамгийн чухал. Яг гэвэл Монгол хүмүүс бүгдээрээ Facebook ашигладаг. За тэгээд энэ дээрээ би гэр бүлийн боддог ном гэдэг пэйж нээгээл орхисон. Энэ дээр өөр над илүү тутам юу ч байхгүй. За Facebook-ийн пэйж нээх зэргийг бол та хэд бол бүгдээрээ хийж чадах байх гэдэгт бол үнэхээр итгэлтэй байна. За тэгээд үүний дараа яасан бэ гингүүд нэг гин ширхэг бичлэг хийсэн байгаа. За энд харагдчих. Зургийг сайн бүр ийм хөрх ингэж хэвлээл гэр бүлийнхаа зургийг сайхан боддог ном болгоод боддог ийм одоо сайхан боломжтой болжээ. За тэгээд ээж нар маань сонирхож байвал нэг гэж бичээд файлаар аваад өөртөө ингээд принтлээд ашиглаж болно. За энэ бол яг бүтээгдэхүүнээ л сурчилж байгаа бичлэг гэсэн үг. Тэгэхээр хүмүүст яг бүтээгдэхүүний чинь ашиглаж байгаа зураг ч юм уу тиймэрхүү зүйл байх юм бол илүү их хүмүүс авах сонирхолтой байдаг гэсэн үг. За ямар нэгэн байдлаар хэрвээ та онлайнаар одоо юу гэдэг нь Таиландын гааж гэдэг юм уу эсвэл онлайн PDF ном зарж байгаа бол тэр нь яг тэр хүнд яг ямар ач холбогдлогод яаж ашиг болоод байгаа гэдэг юм харуулчвал илүү зүгээр. Энд болонгууд яг яаж байгаа нь хүмүүсийн зургийг нь аваад тэрийг нь боддог ном болгосныгоо л харуулсан бичлэг хийсэн байгаа. За тэгээд энэ бичлэгийг хийхэд нэгээс 2 цаг болсон уу эсвэл тэрнээс бага болсон уу нэг тиймэрхүү зүйл болж байгаа. Энэ бичлэгийг ингээд хийж байгаа юм. За дараагийн зүйл нь юу вэ гингүүд бид нар бол paid ads явуулах хэрэгтэй тий. Тэгээд энд ер нь paid ad явуулсан байгаа. Тэр нь одоо энд харагдаж байна. Яг саяны бичлэгээл Meta Ads Manager Facebook гэж ороод boost хийж байгаа байхгүй юу. За тэгээд энэхүү бичлэгээ boost хийгээд хаана яаж харагдахаа ингээд ерөнхийдөө бол тохируулж байна. Тэгээд яг энэ талаар яг мэддэггүй хүмүүс байл та комент бичээрэй. Тэгээд энийг бас дэлгэрэнгүй оруулаад өгч болно. За энд болонгууд яг энэ постыгоо би өдөрт $100 бүүстлээд үзье гэдэг байдлаар ерөнхийдөө л сонгочихж байгаа гэсэн. За одоо ингэнгүүт яах вэ гингүүд бид нэр айл хэзээ бичлэгтэй болцсон. Бид нэр Facebook-ийн пэйжтэй болцсон. Тэгээд Facebook-ийн Ads Manager дээр саяны постоо сонгонгуудаа boost гэдэг хийсгийг сонгочихж байгаа. Тэнгүүд нэг асуудал үүснэ. Мангар олон хүн зэрэг хүрчиж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл та нэг ойролцоогоор нэг $5 буюу нэг 20 гаруй мянган төгрөг төлөөд түүндэд одоо нэг 8-9 мянган хүн үзүүлэх тийм боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгээд 8-9 мянган хүн үзээд тэрнээс нэг 100 одоо жишээлбэл чатаар орж ирлээ гэхэд та тэрэнд бүгдэнд нь гараараа manually хариулах бол амар хэцүү байдаг. За тийм болохоор бид нар ManyChat гэдэг зүйлийг ашиглаж байгаа гэсэн үг. За тэр олон комментиг би хандл хийхин тулд энэ ManyChat гэдэг зүйлийг энд config-ийг хийгээд тохируулсан гэсэн үг. За энд бас мөнгө эхний ээлжинд төлөх хэрэггүй 14 хоног үн төлбөргүй ашигладаг гэсэн үг. Та тэгэхээр 14 хоног үн төлбөрлөхгүй ашиглаж байхдаа ашиггаа олоод энэ бизнесээ явуулж явах ёстой л гэсэн үг. Тэгээ үүний дараагаас нэг $15 төлөөд энэ төлийг ашиглах боломжтой. За энэ зүйл юу хийж байгааг одоо би таад харуулъя. За одоо энэ юу хийж байгаа вэ гингүүд за хэрвээ та өмнө харж исэн бол за комментэн дээр нэг гэж чичээд мэдээлэл аваарай гэдэг зүйл харж исэн баг. Ерөөсөө л тэрийг хийж байгаа. Тэгээ мөн Facebook-ийн ad-ын дээр дарж орж ирсэн хүмүүс автоматар энэ чат яг энэ чат ажиллаж байгаа гэсэн.
За тэгэхээр энэ яадаг вэ гингүүд хүн комент бичингүүд бид нэр өөдөөс нь сайн байна уу? Таны хүүхдийн нүүр царайтай буддаг ном бүтээе. Та юу авах вэ гэвэл 11 хуудастай хүүхдийн буддаг ном авнаа. Тэгээд хэвлэхэд бэлэн PDF байна гэдэг юм гэсэн. Тэгээд тухайн хүн тэгья гэж хариулангууд за хэрвээ тийм бол та хүүхдийнхаа зургийг 1-4 зургийг явуулаарай гэж хэлчихэж байгаа гэсэн. Тэгээд энд бид нэр зураг хүлээж авна гэдэг тохиолдол хийсэн. За тэгээд ном авах гэдэг за хэрвээ тэр хүн 4 зураг явуулчих юм бол бид нар араас нь юу явуулж байгаа гингүүд за тухайн ном маань 8800 төгрөг боллоо. Энэ дансанд мөнгөө шилжүүлээрэ гэд хэлчихэж байна. За тэгээд төлбөрөө хийсэн гэдэг товчийг дарангууд за таны төлбөрийг шалгаж байна. Тэгээд баталгаачны дараа буддын номыг бэлдэж байна гэдэг зүйлийг л хийж байгаа гэсэн үг. За хэрвээ тэр хүн буддыг ном авах хэвээрээ юу одоо энд хариулахгүй удах юм бол тодорхой хугацааны дараа та буддыг ном авах хэвээрээ юу гэж асууна. За хэвээрээ бол тийм ээ гингүүд дахиад буцаагаад 4 зураг явуулаарай гэж хэлнэ. За хэрвээ тэр хүн явуулахгүй байх юм бол за дараа олё гэдэг сонголтыг сонгоод тэр хүнийг дараа захиалахаар болвол 1 гэж бичээд биднээс захиалаарай гэдэг флowыг л хийж байгаа гэсэн үг. За одоо энд харуулъя. За энэ ингээд танилуу би чатаар орж иж байгаа гэсэн үг шүү. За тийя би ном авъя гэж дарна гэсэн үг. Тэгээд би эндээс ном явууллаа. Эндээс ерөнхийдөө зураг явуулах боломжтой. Тэгээд зураг явуулаад тэнгуут нь зан явуулсан болонгууд би 8800 төгрөгөө таны даасан шилжүүлсэн гэдээ арчна. За тэнгуут таны төлбөрийг шалгаж байна, баталгаачны дараа буддыг номоо бэлтгэж байна гэд хэлчихнэ гэсэн үг. За тэгэхээр яг саяны paid ads-аар буюу энд бүүсэлсэн ads-аар 1 хоногийн дотор шүү. 1 хоногийн дотор нийт 150 160 ширхэг хүн орж ирсэн байна. 160 ширхэг хүн за энэ бол Facebook-ийн ads дээр дарсан хүмүүс шууд автоматар 66 удаа орж ирсэн. Энэ болонгууд комент бичсэн хүмүүс гэсэн үг. Тэр комент илүү их бичдэг юм байна гэж эндээс нь бол тоо харагдаж байна тий. За тэгээд энэ автоматжуулалтанд одоо яаж хариулсан гэх мэтлэнгээр тухайн зүйлсийг та ерөнхийдөө шууд ажиллаж байгаа дээр нь харуулъя. За энэ жишээлбэл нэг гэж орчмуудээ үнийн асууж үзсэн байна. Би тэгээ тухайн үед яаж хийсэн бэ гэхээр эхлээд ясаа 22000 төгрөг 12000 төгрөг гэж тестлж үзээд за тэгээд нэлээ хэдэн хүн ороод ирэнгүүт за ямар ч хариу надад үз бичихгүй байсан те. Тэнгүүд за энэний үнэн нь бол арай ихтэй байгаа юм байна гэдэг байдлаар ерөнхийдөө одоо өмнө бууруулад 8800 болгосон сүүлийн хөлбөрийг та хэд нь бол харж байгаа гэсэн үг. За ингээх мэтчлэнгээр ингээд ихэнх хүмүүс нь одоо ингээд үнэ асуучаа болцсон гэхээр ерөнхийдөө зарим тохиолдолд миний энэ чат ботны flow дээр одоо буруу байсан байхад тэр боломжтой бол явчихж байгаа юм. За тэгээд эндээс convert-ийн гэдэн харагдаж байна. Эндээс жинхэнэ худалдаа бол хийгдсэн. Эндээс 4 ширхэг жинхэнэ худалдаа бол хийгдсэн. Би тэгээд яг edit хийгээд скриншотнуудыг оруулчихнаа. Тэгэд M-банкаар би их нээлж нь бол тавьж үзсэн байгаа. Тэнгүүд M-банкаар тавьснаас болоод M-банк одоо их хүмүүс түгээмэл ашигладаг болохоор айгүй төвхтэй байгаад тэнгүүд нь би бас хаан банк руугаа шилжүүлэх тийм хэрэг дээр ер нь бол гарсан. За тэгэхээр яг одоогийн саяны хэд яг юу шийдчихвэ гингүүд та ямарчласан санаагаа эхлээд яах нь олчих нь байна. За тэгээ санаагаа олоод яг энэ Solar Spark цэгийн руу оронгуудаа бизнес шалгагч гэдэг төлөөр шалгачих нь байна. За тэгээд та өөрийнхөө хийх чаа бизнесийг за ер нь болох юм байна гэж үзэх юм бол тэгээд онлайнаар саяны хэдэн зүйлийг хийхэд л та анхныхаа сэлсийг шууд их боломжтой. Тэгээ би энэ тест зүйлийг ерөөсөө л тестийн зорилготой хийж үзүүлсэн. Яаж дистрибьюшн хийх зорилготой боломжтой юм те. Тэр эндээс та бүхэн маань өөрсдөө хараад өөрсдийнхөө Facebook пэйжийг бүүстлээд тэг бүтээгдэхүүнийг сайжруулад явах нь хамгийн гол зүйл. Ерөнхийдөө 1000 өөр юм хийснээс нэг бүтээгдэхүүнийг яг 1000 сайжруулсан хамаагүй дээр гэж юу нь бол хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол үнэхээр үнэ. Миний бодлоор хин нэг нь магадгүй энэ буддыг номыг сайжруулад цааш нь авч яваад бүр ингээд хэвлүүлээд хөргөж өгдөг сервис эдэртэй хийх юм бол магадгүй илүү ашигтай байх гэдэг гэж бодож байна. Тэр энэ бол зүгээр л нэг санаа. Тэгэхээр та хэд энийг өөрсдөө бас хэрэгжүүлээд үзээрэй хэрвээ өсвөл. Тэгээд өөрсдөө санааг илүү валидate хийгээрэй. Тэгээд би та хэдийн сес хичээлүүд тусалж чадах бичлэг
оруулсан гэж найдаж байна. Тэгээд танд илүү том асуудал байвал та комент сект тухайн асуудлаа бичээрэй. Эсвэл яг менеж хаттай холбоотой, эсвэл яг Facebook-ийн хайдтай холбоотой зүйл байх юм бол илүү дэлгэрэнгүй комент сект асуугаарай гэж хүсэж байна. За тэгээд дараа жимчлэгээр уулзъя. Баяртай guys.